нөгөө интернетийн Wi-Fi гэдэг үйлчилгээ тавигдсан. Биднэрт мэдээж нөгөө хэлгүй хүмүүс учраас тохоогоор бие бинийгээ харж ярих тийм скүүри ч юм уу тийм үйлчилгээ маш хэрэгтэй байсан. Хөдөөний хүүхдүүд маань интернет байхгүй гэж ярьж байгаа. Бид нар интернет байгаа мөртлөө нөгөөтэйгээ ашиглаж чаддаг бас хачаалтай гинэ. За хөдөөний хүүхдүүд дотор байран те нөгөө нэг эцэг эхтэйгээ харьцах интернетийн шаардлага маш их байдаг боловч дотор байранд интернет нь байдаггүй. Сургуулийн байранд байгаад байдаг. Тэгээ хичээл дээрээ ирээд нөгөө интернетээ орох гэхээр багш нар нь хичээлийн цагаар орж болохгүй гэждэг. Тэгээ байхгүй зовлон байдаг юм аа л гэж. Манай бугуун тасган болохоор бас гадаадд сурдаг оюутантай эцэг эхчүүд байсан. Судалгаа авч байгаа хавцад гарч ирсэн. Хамгийн сүүлд хизээ хүүхдийнхаа царайг харсан бэ гэсэн чинь явхаас өмнө л нэг харсан гэд 3 4 жил чараагүй хүмүүс байсан. Тэгээд хүүхд нь сургуулаа төгсөж ирээ нэг царайг нардаг. Хэрвээ интернет ороод ирэх юм бол 3 4 цагийн дараа хараад ердөөсөө 30 40 минутын дотор хүүгийн охиноо сайн байна уу, ээж аав нь сайн байна уу гэд 9 минутыг мэдчих боломжтой болохоор интернет манай бугуун тасганд үнэхээр хэрэгтэй зүйл байгаамаа. За баярлалаа. Та бүгдийн бас энэ сонгосон сэдвттэй энэ хөөцөлдөж байгаа энэ чухал асуудалтай бас амжилт хүсье. Томчууд та нарыг ойлгож бас өнөөдрийн гаргаж тавьсан энэ төвшүүлсэн асуудалтай тодорхой хэмжээгээр эерэг үр дүн бий олно гэдэгт итгэлтэй байна. Баяр хүргэе, амжилт хүсье. Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн бид нэг бүлгийнхэн багийг хүрж байна. За энэ багийн сонгосон сэдв бол маш сонирхолтой сэдв байгаа. Сургуулийн цайны газар гэдэг сэдвийг эдний багийнхан сонгож авсан. Цайны газар сэдвийг авч үзсэн бөгөөд цайны газрын маань шийдвэр асуудал гэвэл хүүхдэд өгч байгаа бүтээгдэхүүн ямар орчинд үйлдвэрлэгдэж, ямар шат дамжлагаар хүүхдийн газар очдог болон уг бүтээгдэхүүний орц илчилгээг нь зохих стандарт үн хөлсөндөө тохирч байгаа хэсэг, ажлын байрны орчин, ажилчдын эрүүл ахуйн шаардлага хангасан байгаа зэрэг бид нар асуудлаа болгон судлан авч үзсэн байгаа. Жишээлбэл би одоо сургууль дээр хичээлийнхээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Тийм учраас цайны газраараа заавал үйлсүүлэх хэрэг гардаг. Тийм учраас одоо эцэг хийхээ өгсөн мөнгөөр ч юм уу заавал сургуулийн цайны газраас авах хэрэгтэй зүйл нь гэвэл бишки, бууз ч юм уу тийм зүйлээ үүсүүлж болдог. Одоо үн хөлснээ үнэхээр хүнтэй байдаг. Тэгээд тэр бишкийн жишээлбэл нар сарна гэрэлцсэн бишки гэдэг шиг л үнэхээр гурилд болсон тийм ам чанар муутай тийм бишкинүүд байдаг. Тийм учраас манай Монголын ирээдүй болсон сурагчид яаж ирүүл байх нь үнэхээр их бүрхэг байгаа. Бас өөр сургуулиудыг судалж авч үзсэн байгаа. Үүнд 76 дугаар сургууль, 20 дугаар сургууль нь бусад сургуулиудаагаа бодвол айгүй давуу талтай байсан. Юугаараа давуу талтай байсан бэ гэхээр одоо тэр болгон хүүхдүүд цайны газар руугаа орохдоо гараа угаагаад ордгоо. Яагаад гэвэл гараа угаагаад ордгоо. Тэр хоёр сургуульд болохоор цайны газар руугаа орохдоо гараа ариутгаад орох каранттай байсан. Мөн 33 дугаар сургууль нь болохоор манай сургуулийн цайны газартай талбай хэмжээгээр ижилхэн байсан боловч суугаад хоол унд идгээд илүү тог тухтай ариун цэврийн байдлыг маш сайн хангасан байсан. 45 дугаар сургуулийг аваад үзэхэд болохоор айгүй том цайны газартай тэгсэн хэрнээ сургуулийнхан сурагчид гэхгүй одоо өөр сургуулийнхан сурагчид биш одоо бусад ойр хавийнхны ажилчид орж хоол иддэг 11 одоо энэ юун дээр 11 дугаар сургууль гарч ийн ганцхан ширээтэй болохоор хүүхдүүд завсарлагаанаараа одоо бишгээ ч юм уу те идэж уух зүйлээ авч амждгүү. Энэ нь болохоор айгүй сул талтай байсан нүгээрээ. За тэгээд бид энэ асуудлынхаа хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 3 сургуулийн хүүхдүүдээс судалгаа авч үзсэн. Тэгэхэд үүний 56% нь сургуулийнхаа цайны газраар үйлчлүүлэхдээ сэтгэл хангалуун бус байдаг гэж хэлсэн байгаа. Харин 14% сэтгэл хангалуун байж чаддаг. Үлдсэн хувь нь мэдгүй буюу ерөөсөө цайны газраар үйлчлүүлдэггүй гэсэн хариултыг өгсөн байгаа. Тэгээд үүнээс үзэхэд бол сургуулийн 56 гэдэг чинь яг талаас илүү хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын талаас илүү хувь нь сургуулийнхаа цайны газраар үйлчлүүлэх дургу байна гэдэг бол энэ ерөнхий боловсролын сургуулиудын цайны газруудыг өөрчлөх, шинжлэх шаардлагатай байна гэсэн асуудлыг гаргаж ирж байгаамаа. Сургуулийнхаа багш нараас болохоор судалгаа авахыг хүссэн. Тэгээд манай сургуулийн цайны газар ямар байдгийг болоо гэсэн чинь ихэнх нь бид нар сургуулийнхаа цайны газар руу ордгүй. Ер нь амт чанар муутай болохоор гадуур олчдаг гэсэн хариу өгсөн. Бид нар энэ ажлынхаа хүрээнд болохоор олон хүмүүстэй олчж уулзсан байгаа. Өөр хангаа аймгийн Уянган сумын нийгмийн эрүүл мэндийн ажилтан бишиг дээр гэх хүндээ уулзсан бас мэдээллийг авч тухайн хөдөөгийн орон нутгийн сургуулиуд ямар цайны газартай байдаг, яаж үйл ажиллагаа явуулууд гэдгийг бас судалж үзсэн байгаа. Тэгэхэд үнэхээр одоо цайны газаргүй сургуулиуд ч юм уу олон асуудал бэрхшээлүүд бас тулгардаг гэдгийг бид нар үүндээ гаргаж ирэх зүйтэй байх. Хөдөө орон нутгийн сургуулиудыг
одоо үйлдвэрлэж байгаа хоол хүндийн ямар чанарын шаардлага хангаагүй эсвэл зарим сурвалж нь огт цайны газар байхгүй ч юм уу олон асуудал бэрхшээл байдгийг үүн дээр бас хэлхийн зүйтэй байх гэж бодож байна. Бид нар бас сургуулийн цайны газрын хүмүүстэй уулзахыг нэлээд их зорьсон. Бид нар очиж мэдээлэл аваад ямар журмаар яаж үйл ажиллагаагаа явуулт юм бэ гэх зэрэг мэдээлэл авахыг хүссэн боловч бидрийг удаа дараа очиход хариу үйлдэл өгөөгүй. Энэ яагаад гэвэл бидрийг зөвхөн хүүхдийн нүдээр хараад хүүхд юм мэдэхгүй гэсэн утгаар авч үзсэн. Тэгээ бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гол нь бид нар бол үйлчлүүлэгч. Тэгээ бидний дуу хоолой маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Бид маш олон сургуулиар явж үзэн. Тэгэхэд бол нэг сургууль бусдаасаа маш илүү ялгархаар маш гоё цайны газартай байсан. Энэ бол нөгөө Кембрижийн жишг сургууль гэдэг нөгөө шинэ нэрнгээ сургуулийг мэдэн штеп тий. Энэ сургуулиар орж үзсэн чинь цайны газар нь маш том талбайтай. Тэгээд сандал ширээн маш их одоо сургуулийнх нь бүх хүүхдүүд ороод яхаж завсарлагаанаар ороод хоолгоод багтгаар хэмжээний том их багтаамжтай сандал ширээн хөрөлдгөөс тэгээд мөн хоолных нь завсарлагааных нь минут нь урт 10 минут биш бүр бүтэн цагаар байд юм билээ. Тэгээд хоол нь даан бишгийн мантун бүзэлтгүй маш хоолных нь зэсэн маш олон төрлийн хоолны сонголттой мөн тэгээд гамбургер, кебаб зэрэг хоолнуудын маш зардсан билээ. Тэгээд энэ шинэрэн гэдэг сургуулийг бид нэр жишг сургуулаа болгон авсан байгаа. Бид нар яагаад ерөнхий боловсролын бүх сургуулиуд энэ шинэрэн шиг ийм том талбайтай сандал ширээн хөлзөөцөх гой хоолтой тохилог 5 тухтай цайны газартай байж болдгоо. Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид тийм цайны газраар үйлчлүүлэх хэрэгтэй. Яагаад тэр сургуулийн сурагчид тэр газраар үйлчлүүлээ? Бид нар тийм 5 тухгүй жижигхэн газарт хоолоо идэхтэй юм бэ. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд та бүхэн маш ихээр оролцоорой гэж хүсэж байна. Та бүхэн бүгдээрээ сургуулийнхаа цайны газар ч юм уу эсвэл сургуулийнхаа захирал эмчдэр ороод бид нар энэ цайны газарт ийм шаардлага тавих гэсэн юм аа. Манай цайны газрын ийм юм нь болохгүй байна. Бид нар энийг сайжруулмаар байна гэж та бүхэн өөрснийхөө дуу хоолойг бүх нийтээрээ хүргэж чадж энэ асуудлыг шийдэж чадах юм шүү. Энэ нь болохоор сургуулийн цайны газар нь өөрөө сургуулийнхын захиргааг мэддэг. Сургуулийн захиргаа нь өөрснөө тендер зарлаад орж ирчээ. Тэр байгууллага ингээ байлгаал гэдэг. Тэгээд тэд нартай өөрснөө ерөөсөө шаардлага тавьдаг. Гол нь энэ цайны газрын ажилчид, сурагчид хоёрыг хооронд нь холбож өгөх хүмүүс нь сургуулийн захиргаад өөрснөө уучраад сургуулийн захиргаанд маш их хариуцлагатай байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энд бас сэдвүүдээр бас нэг талын оролцоо бас зайлшгүй байх ёстой гэж бодож байна. Миний бодлоор бол эцэг эхчүүд бас орж иж энэ дээр хүч нэмэх ёстой. Энэ бол зөвхөн сургуулийн сурагчид тэгээд сургуулийн захиргаар ч юм уу шийдэх асуудал биш. Эцэг эхчүүд бас хүүхдүүдэд юу идэж гин, юу ууж гин тэднийхээ бас тэднийхээ төлөө бас анхаарал тодорхой хэмжээгээр тавих ёстой. Энэ дээр та нар ер нь судалгаа хийж үзсэн үү? Бид нар сургуулийнхаа сурагчдын эцэг эхчүүдээс судалгаа авч үзсэн л дээ. Тэгсэн чинь ихэнх нь ер нь нөгөө судалгаа ихэнх эцэг эхчүүд ер нь судалгаа өгөөгүй. Тэгээ дандаа нөгөө бага ангийнх нь хүүхдүүдээ нөгөө хүргэж өгч нөгөө хавдаг. Тэгээ дандаа бага ангийн эцэг эхчүүдээс судалгаа авсан чинь нөгөө нэг үдийн цаг манай сургуулийн цайны газрын нөгөө заримдаа өөрөө хийж өгдөг. Тэгээ тэр хоол нэг амтгүй иддэг. Тэгээ нөгөө нэг эцэг эхчүүд нь оролцоо байхгүй тэгсэр нэ зүгээр ингээ яриад байдаг. Эцэг эхийн зөвлөл нь өөрснөө тэр асуудлаа цайны газартаа очиод ингээд шаардлага тавьдаг болвол бас зүгээр. За одоо бүгдээ яриандаа үзэгч хүүхдүүдэд татаа оролцоолаа. За. Би яг энэ багийн гишүүн л дээ. Тэгээд манай багийн бас нэг гаргыг гэж бодож байгаа гол санаа нөгөө нэг мэрэгжлийн хяналтын газрынхаа өөртөө нөгөө нэг эхлээл нөгөө нэг хяналт тавина гэж хэлэхдээ хэд хоногийн өмнө нөгөө нэг ингээд мэдэгдэл өгдөг. Тэгэлгүйгээр шууд ингээд очиод шууд тэр байгаа дээр нь очиод хяналт тавиад тэгээд ямар орчинд яаж хүүхдүүд ямар хоол иддгийг харваасаа гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл шалгалт орохоос өмнө бид нар та нарыг шалгах гişээ шүү. Бэлдээрээ гэлцдэг байна. 2-3 хоногийн өмнө сургуулийн захиргаанд мэдэгдэл өгдөөд яг тэр үеэр нөгөө нэг хоол идэх гэхээр хоолны ам чанар нь ер нь арай л ирсөөр болцсон байдаг байхгүй юу? Байн шалгалт оруулж ямаар юм байна. 7 дугаар 8 дугаар ангиуд бид нар болохоор хоол өгдөг байхгүй юу? Багш нарт өгдөг ч юм уу, байхгүй өгдөг ч юм уу. Тэгвэл их хэтэрхий үнэтэй байдаг. Тэр асуудлыг энэ бас биднийг бас шийдвэрлэх асуудал мөн гэж бидний энийг бас тусгаж авч үзсэн байгаа. Энийг болохоор сургуулийн тэр засварлагын минутын дээр бол бид нэг сайн мэдэхгүй. Гэтэ ерөнхийдөө тэр хоол хүнсний чанартаа тохирсон үн дотоодоогүй гэдгийг бол бид үнэхээр хэлмээр байна. Ихэнх сургуулиудын бишгийн бууцны дундаж үн дандаа 450 юм уу 500 төгрөг өгдөө ш. Энэ нь бол ер нь гайгүй боломжийн үн. Гэхдээ яг энэ үнэндээ таарсан амттай байж чаддгүй. Нэг тийм байдаг. Сургуулийн захиргаа өөрснөө тендер зарладаг гэсэн ш. Тэгээ тэр тендер зарлах нь тендер зарлж байгаа тэр сонгосон байгууллага нь нөгөө нэг нээлттэй тэгээд
гэрээ байгууллагт нь эцэг эхийн зөвлөл ч юм уу ингээд сурагчдын зөвлөлөөс бас бэжэд ингээд тэрийг шалгадаг бол. Тэгээ хүүхдүүд та бүхэн бас энийг шийдвэрлэхэд ямар байгаасаа гэж бодож байна те үзэгчд хүүхдүүд та бүхэн санал бодлоо хуваалцвал. За биднийг энэ хилцүүлэгт урьж ирж оролцуулсанд маш их баярлж байна. За манай сургууль дээр хоолны газар байдаг. 2 хоолны газар байдаг. Нэг нь болохоор дотор байрны хүүхдүүд амьдардаг одоо улсын хоолны газар гэх юм уу сургуулийн хоолны газар байдаг нэ. Тэр нь болохоор дотор байрны хүүхдүүд бол хангалттай өдөрт 5 удаа хоолдгоо. Тэр хоолны газрын хоолны ам чанар хүртээмжтэй бүр ярих юм байхгүй. Тэгтэл хажууд нь бас гадны хүүхдүүд хоолдог, багш нарын хоолдог хоолны газар байдаг гинэ. Тэр нь уг нь бол цөөхөн хүүхдүүд хоолж байгаа мөртөө тэрний хоолны ам чанар нөгөө хоолны ам чанар бол өдөр шөнөшиг байдаг. Биршки их чинь 600 төгрөг байдаг. Багш нар биршки 600 төгрөгөөр яаж игээд авахд хүүхдүүд биднэрт айгу үнэтэй тусдаг. Дэн ам чанар маш муу гинэ. Тэгэл 2 зэрэгтэй байж байгаа 2 хоолны газрын ам чанар ийм харьцангуй ялгаатай байгааг асуудал ерөөсөө ойлгохдоггүй гинэ. Тэгэхээр тэрэн дээр бол ягарахгүй медицин хялтч гэдэг юм одоо сургуулийн эмч гэдэг юм шаардлага тавьдаг. Тэгсэн мөртлөө ерөөсөө үр дүнд хүлдэггүй. Жил жил ажилладаг, жил болгон сольдог, жил болгон түрээслэгчээ өөрчилдөг. Тэгсэн мөртлөө чанарт ерөөсөө өөрчлөлт гардаггүй. Энийг өстой яах ёстой юм бэ? Энэ бол бүх сургуульд байдаг асуудлаа гэж бодож байна. Сургуулийн цайны газрыг яг сонгож авч гэрээ байгуулж байгаа гол хүмүүс сургуулийн захирал. За яг энэ үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд бол бас хүүхдүүдийн дуу хоолойг сонсох ёстой юм байна. За сургуулийн хоолны амт чанар үнэн дээр нь анхаарах ёстой юм байна. За тэгээ мөн захирлуудаа уриалж хэлэхэд хэдүүлээ бас сургуулийнхаа цайны газар за нэг ялангуяа биеийн тамирын зал 2 дээр бас хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй байна гэж бас уриалъя. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Багш багчдын гэж ялгаж харьцдаг бас нөр. Ингээл одоо бид нар нэг хоол авна штэ. Тэгээ бидэрт болох яг тэр хоолныхаа үндэнд тэнцэхэргүй нэг жоохон хоол игэл багш нарт болохоор нэг амар гоё нэг баг хэмжээтэй ялгаж. Тэгээ тийм болохоор бас нөр захирал багш нар бол нэг сайн мэддэг байхгүй яг хоолны талаар. Би бас дээр нэг сургуулийн цайны газраар ороод яг нөгөө бишгээ авах гэж тэгсэн чинь яг миний хажууд нэг том хүн ирсэн нөгөө эцэг эхчүүд ирсэн нөгөө бишгээ авъя гэд. Тэгээ нөгөө тэр хоёр том хүн болохоор нөгөө бишгийн хүүхдээ ингээ ялгаж байгаа гой нөгөө томоос нь ингээд гайгуугаас нь авч өгчөөд би дараа нь бишгээ авъя гэдгсэн чинь зүгээр л нэг ингээд таарлцсан нэг жижигхэн бишгийг аваад өгчөө. Тэг яг ингээ бүр нүдэн дээр нэлт ингээд гадуурхаад тэг хүүхэд бид нэрийг нөгөө хүүхэд юу ч мэдгүй та нар юу ч хэлж чадахгүй гэдэг утгаар нь харьцаад идэм шиг санагдсан. Тэгээд тэр хүмүүс танаад хэлгээ зүгээр ашиг сонирхлоо харалгүйгээр ашиг сонирхол мэдээж ямар нэгэн бизнес эрхэлж байгаа юм чи ашигаа бодож болно. Гэхдээ тэр ашигын хажуугаар бидний эрүүл мэндийн явж байгаа юм шиг давхар хариуцлага хүлээг ухамсарлаа. Тэгээд ажилдаа нэг сэтгэлээсээ хандаасаа гэж хүсэж байна. Биднээс эрхийг зөрчиж гин гэсэн үг. Том үнтэй эрхтэй харьцаад биднээсээ ингэж биднээс эрхийг зөрчиж гин. Тэгээд энэ болохоор буруу гэж үзэж байна л да. Хүн болгонд их хэрэгтэй. Тэгээд баг том жижиг гэж ялахгүй тэгээд харьцуул. Үнэхээр үнэн шүү. Ялангуяа сургуулийн цайны газрыг ажилуулж байгаа эцдүүд бас энэ яриаг маш сайн сонсоосай. Хүүхдүүдийн үгийг сайн одоо хүлээж аваасай гэж. За бид нар хүүхдүүд болохоор зэрэг аль хямд үнэтэйг нь одоо пиршки бууз хуушуур. Тэгэл бүр арга барахта бэлэн гой мэддэгтэй. Энэ маань бидний эрүүл мэндэд маш их хортой гинэ. Ходоод банг өвддөг, нэг турхай гордсон харин болцдог. Тэгэхээр зэрэг нөгөө бидний олдож байгаа хоол мал энэ те. Тэгээд нөгөө пиршкиний тос маань олон дахин чанаад ахаар амар амтгүй гинэ нэг сонин амттай пиршкинээс нөгөөс нь бүр тийм сонин өндөр гараад байдаг гинэ. Олон бослогцсон тостой хоол. Тэгээд бид нар энэний цаанд бол бидний эрүүл мэнд бичдэг гинэ. Хамгийн гол нь бидний эрүүл мэндийн асуудал аягүй хохирч байгаа гэж. Заавал ингээд гуанснаас ингээ хоол авч идэхгүй өөртөө гэрээсээ ингээ хоолоо авчираад идэх боломж байгаа шүү дээ. Хүн болгоо ингээд оройныхоо хоолыг иддэг. Тэр хоолойгоо жоохон ахиухан хийж агаад тэр хоолноосоо хэсэгний ингээд хадгалж хөргөчөндөө ячаад өглөөнөө авч яваад сургууль дээр нь одоо пэйж ч юм уу тийм байлгаад тэндээ алаагаад идвэл бас нөгөө шин санаа байж болох юм. Тэгээ хүүхдүүд өөрснөө гэртээ нөгөө хоолоо бэлдэж ирээ өдөрт нөгөө цайныхаа цагаар хоолоо. Гол нь яг танаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон тийм шийдвэрлэх одоо яаж шийдвэрлэх гэж байгаа юм бэ энийг? Шийдвэрлэх асуудал нь болохоор цайны газар тавих хяналт шалгалтыг улам эрчимжүүлэх, улам чангалах. Тэгээд нөгөө дандаа гинтийн шалгалтыг тэгээд эцэг эхийн зөвлөл болон сурагчдын зөвлөл өөрснөө цайны газартайгаа тулж харьцах. Тэгээд сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь орсон ч эцэг эхийн зөвлөлөөс нь орсон ч цайны газрын тухай тавьсан шаардлагыг хүлээж авдаг болох. Хүүхдүүдийн дэвшүүлж тавиад байгаа энэ чухал асуудал хүүхдүүдийн хойноос нь хөөцөлдөд яваад ах асуудал ч уг нь биш юм байгаа. Уг нь бол томчууд өөрсдөө идэвхтэй, санаачлагтай, үр хөвгттэй, эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийнхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа бол
сургуулийн захирлууд, за тэр сургуулийн захирлаас түрээсээр одоо авч ажилуулж байгаа тэр цайны газрын эзэд бас өнөөдрийн энэ хүүхдүүдийн дэвшүүл тавьсан асуудалд анхаарлаа хандуулж өөрсдийнхөө одоо бурууг ухаарч хүүхдүүдийн одоо сая хилээд байгаа, хүсээд байгаад тэр сайхан үйлчлэгийг үзүүлэх байгаа гэдэгт бас итгэлтэй байна. Ингээд энэ хүүхдүүдэд амжилт хүсье. Бидний дөө одоо нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо сурагчдын маань ярих бас нэгэн сонирхолтой нэг сэдв үлдсэн байгаа. За 6 дугаар сургуулийн 7 дугаар ангийнхны сонгож авсан сэдв бол бас л сонирхолтой чухал сэдв байгаа. Багийн сонгож авсан асуудал бол сурагчийн дүрмэнд өөрсдөө сурагчид өөрсдөө оролцоод өөрсдөө идэвхтэй саналаа өгдөг байя гэсэн дүрмийг одоо асуудлыг сонгосон юм аа. Тэгээ биднэрт яагаад энэ асуудал бүр яагаад тийм амар бэрхшээлтэй санагдсан бэ гэвэл сурагчид тэр сурагчийн дүрмээ мэддэггүй судалгаа авахд оролцож үзээг болохоор захирлын нөгөө нэг зохиосон дүрмийг мөрдөхөд айгүй бэрхшээлтэй санагдаж бусад хүүхдүүд бас өөрийн гэсэн тэр нөгөө нэг үзэл бодлоо илэрхийлж чадахгүй сурагчийн дүрм гэдэг юу байдгийм бэ гэвэл жишээлбэл том ангийн ах эгчнэр зүгээр энгийн хувц өмсөд ирдэг. Тэгвэл бид нар яагаад тэгж болдгоо бэ гэсэн бас нөгөө нэг сурагчдын сурагчдад тэгш ирэх байхгүй гэсэн бодлогыг гаргаад ирж байгаа юм л та. Сурагчдын дүрмийг сурагчид өөрсдөө гаргадаг юм уу? Эсвэл сургуулийн захиргаа багш нар нь гаргацдаг юм болоо? Одоо жишээ нь Батүлзээ багшаас асуу аль нь гаргадаг вэ танаа дээр? За манай сургууль дээр яг сүүлийн хагас жилийн сурагчдын өрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа идэвхжээд яг ямар байх тэр журмаар нь явагдаж байгаа юм. Тэгэхээр сурагчийн дүрм бол тэрнээс өмнө зохиогдсон учраас тэгээ асуудал ойлгомжтой байна. Багш нар голцоо ажлыг гаргаж байгаа л